уулз туйлсын орон олон угсаатны үлгий холын цуутай ховд. Үхрийн бөөр шиг алг хэрнээ ихрийн сэтгэлтэй олон ястнууд нь таван тансаг эдэн тавгааран нийлж таван хушуу малн бэлчээрэрэн нийлэн садан адил найрсан суудаг сайхан нутаг. Өнгөрсөн 129 онд олон угсаатны үлгий уянт сумын нутаг харуус нуурын хөвөнд хорвоод ирсэн должин хүүгийн цэрэн долгор нутагта 7 дугаар ангийг дүүргэж улмаар нийслэлдээ багшийн сургуульд суралцж төгссөн нь даруй 78 жилийн өмнө билээ. Ээж маань 48 онд багшийн сургуульд төгсөжсэн гэж байгаа. Тэгэл тэрийг төгсөөд эргээд Ховд аймагт очоод 17 18 аймтай байсан юм уу да. Тэгээд тэнд очиж дараагийнхаа ангийн хүүхдүүдэд багшилж исэн гэж байгаа байхгүй юу. Анх эхлээд багшийнхаа гараа тэгж эхэлсэн. Ховдын техникумд аав ээж хоёр маань хоёулаа багшилж ийлаа. 1950 онд Монгол Улсын их сургуулийн тоо физикийн багш мэргэжлэр төгсөж 1966 оноос сонгины гэж алдаршсан 10 жилийн 10 дугаар дунд сургуульд гавьяаныхаа амралтан эдэлтэл багшилж Монгол Улсын гавьяат багшийн алдарт хүрч өдгөө 97 насны сүүдэр зэрэгцэн үр ач зээ ачин цар зэнцлийнхээ сайн сайхныг үзэн эдэлж инх тунх аж төрж суунаа. 1965 онд өвгнээ дагаад Улаанбаатарт биокомбинатд ирсэн. Тэгээд одоо өвгөн биокомбинатын малын эмч хүн. Тэгэхээр би бол 10 дугаар сургуулийн багш. Ингээд 10 дугаар сургуулийнхаа багш хийгээд явж ирсэн. Цэрэн долгор багш цэцэг цэврүү шиг хориодох насандаа булган нутгийн хөө лувсантайгаа оюутан байхтаа учирч насан туршийн утга учир төгс багтан амьдралаа эхлүүлсэн. Малын их хэмж лувсан улсын хэмжээнд шинээр байгуулагдсан био үйлдвэрт мэргэжилтнээр өргөдснаар 1966 оноос тэд биокомбинат буюу сонгины булангийн гих цэнцгэрхэн цэгцтэйхэн тосгонд аж төрж ажил амьдралын дээдэд хүрч үлгэр дуурайлтай сайхнаар өнөөдрийн өдрийг хүрчээ. Ловсон эмч био үйлдвэрийн өсөлт бэхжилт хөгжил цэцгэлэлтийн он жилүүдэд эрдэм мэдлэг хүч хөдөлмөрөөн өргөн зүтгэлцэж олон арван ийдис вакцины тарилгуудыг санаачлан боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гавьяатан. Биокомбинат гэдэг үйлдвэр маань Унгарын тусламжтай баригдсан айгүй мундаг гоё үйлдвэр байлаа. Тэгээд Унгруудыг хүмүүсээ сургаж авдаг. Аа маань болохоор вакцин зээхэд малын олон төрлийн вакцины хийсэн. Хамгийн сүүлд тэр хос татрангийн вакцин билүү тэгээ вакцин хийгээ явж исэн бүр төрийн шагнал нэр дэвшижсэн юм мундаг судлаач хүн байдаг. Одоо тэгээд тэрний маань аавын маань ширийг манай ах маань хатаж яваахал гэж боддгийн. Хүмүүжилт аав ээж хоёр маань мэдээж үүрэг оройлтоо бүхэл хүмүүслэлд өөр хүүхдээ яаж хүмүүжүүлсэн те тэгэл ер нь бол ирээдүй бол гэр бүлийн орчин бүх юмнаас л хамаардаг. Гэхдээ хүмүүс яг боддгийн та нар бүгдээрээ л онц сурдаг, бүгдээрээ л онц төгссөн. Та нарт ямар юм нууц вэ? Хичээлээ чи яаж хийлгэж ирсэн гэд бас асуудгийн. Гэхдээ ерөөсөө боддөө штэ. Би бол манай ээж аав аль хичээлээ хий. Чи энд суугаад одоо өнөөдрийнхээ даалгаврыг хийгээ хизээч тэгж даалгавар хийлгэжсэн би самдгүй байхгүй. Тэгэхээр айлын том их үүрэг оройлтоо гэж боддөө. Яагадгүй би хүрлэн ах маань намайг нэг удаа за чи энийг яг уншаад надад ярьж өгөн шүү гэд намайг гадаа гаргаад яг бааш ингээс өдөрт ингээд суулгаад ном бариулаа суулгаж ирсэн. Нэг удаа тэрийг би самдгийн. Тэгэхээр
ах хүн гэдэг айлын том хүн их үүрэг оролтой байдаг юм уу гэж боддtiin. Тэгэл ерөнхийдөө аав ээж ингээл үлгэрлээл яаж байх хэвээр биеэрээ үлгэрлсэн гэж би боддог байхгүй. Ингээл зүгээр суудгүй манай аав ээж ерөн зүгээр суудгүй байнгын л хөдөлмөрлж яадаг, байнгын л ажил янз бүрийн шинээр сэтэж хийж яадаг. Ялангуяа ээж бол тэгэл тийм байсан болохоор бид нэр ер нь хүнийг тэгжил амьдрах ёстой юм болов багасаа тэгж боддог. Тэгээ хүн болгонд ерөөсөө зөвхөн суудгууд нэг юм хийдэг л тийм хүмүүжлэгэд бид нарт багасмаа суулгасан болов гэж боддгийн. Өөрийн хийгээд өрөөлийн үрсийг эрдэмээр амлуулж хүний зэрэгт хүргэсэн тэрээр төрүүлж өсгсөн 6 хүүхдийнх нь 4 нь салбарынхаа гавьяат цолонд хүрсэн нь сайн хүний үр сүү төгөөний унаг буюу сайн санааны үзүүрт тос гэсэн Монголын цэцэн үгний бодит нэгэн үлгэр буюу өнөөдөр лувсан аав цэрэн долгор ээжийн 6 сайхан үр нь тэдний хань ижил бэр хүргэнийн гавьяа алдрын зэргийг төр түмнэсийн хүртэж тэдний үрс ачгууч мөн л эрдэм сурлаг хөдөлмөр бүтээлийн мөрөөр этгэл төвс зам нуцгааж явна. Том хүү Лувсангийн Хүрлбаатар Монос группийг үүсгэн байгуулсан хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, эмзэн ухааны доктор, академич. Том охин оюун чимэг, мэдрэлийн ихэнч, доктор, профессор, охин гэрэл чимэг, Монгол улсын гавьяат эмч, доктор, профессор, хүү доёд хүү хот зохион байгуулалтын инженер, охин дундагмаа архитекторч, Монгол Флора цэцгийн компани захирал, охин Эрдэнэ чимэг, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, монастырээд хязгаарлагдмал хариуцлагатай компани төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, хүргэн цэгмэд, урлагийн гавьяа зүтгэлтэн, зураач, баримтчин, хүргэн болд гавьяат багш. Эрдэм цацруулсан 80 жил. Эрдэмлэг ажилч зүтгэлтэй эл өтгсийн санаачлан хэрэгжүүлсэн оноо туралдаан биологийн сургуулийн хөгжилд нэгэн морины хүчин өргөөд зогсохгүй улс орон даяар хөдөлгөөн өрнсөн тэргүүн туршлага болон төгсөн түүхтэй билээ. Багш сурагчдын нийгмийн асуудлыг сайжруулахын тулд оноо туралдаан зохион байгуулад 2 жил ажиллахад нөгөө тасалдаг хөөгч байхгүй, мууддаг хөөгч байхгүй, хоцордог багшч байхгүй, хэрэлддэг улсч байхгүй. Манай сургууль улсын тэргүүний сургууль болсон. Улсын тэргүүний сургууль болгочлаагээд тэр чинь 2 жил ажилласны дараа нам хичээлээ эрхлэж болгосон учраас үйлдвэрчний салбар хороо гэсэн учраас тэр надад тэр тушаалууд их хэрэг болж би захиргааж байгаа байхгүй юу. Тэгээд миний туршлага улс заавал нэвтрүүлэх туршлаганд ороод 1-р 10 жил дээр очиод нийслэл хотын бүх 10 жилийн захирлууд үйлдвэрчний салбар хорон дарга нарыг суулгаж агаад би очиод нэг маршрутын нэрмжт 10 жил дээр туршлага ярьж өгөөд ингээд хотод нэвтрээд тэгээд заавал туршлага нэвтрүүлэх номонд орцсон учраас хөдөө аймагуудад нэвтрээд тэгээд бүх аймагуудаас надад урилга яжсэн ирж ярьж өг зааж өг гэд яг хинти дорнот Чавс аймагуд 3 аймгаар явж 3 дугаар удирлын амраар хөдөөний багш нарын семинар бүгд босчихсон учраас очиод туршлага ярьсан л да. Тэгээ ер нь тэр туршлагыг хэрэгтэй боллоо гэд үр дүнд хүрсэн юм байна. Цэрэн долгор багш Сүрэнжив наригчийн хэлснээр Ахмад үеийн багш нарт мэдээгүй юм гэж үгүй. Ахмад үеийн багш нарт хийгээгүй ажил гэж үгүй гэж дуулсан тань төгс сутгараа дүйс хийц хүн билээ. Тэрээр оюутан ах удаа Монгол улсын их сургуулийн гар бөмбөгийн рекорд багийн ахлагч байсан нь хожим спортын барагд бүх төрлөөр оролдож хичээлсэн төдийгүй. Ширээний теннисний 1-р зэргийн тамирчин болж урлагийн салбарт ятга, шанс, ёочин, мандолин, найраг баян хуур, гитар,
кларнет буюу үлээвэр хөгжмөр тоглож байсан нь нэгэн хүнд нэгэн биед яаж хэрхэн цогцолно гэмээр авьяас эрдэм хөдөлмөр зүтгэлийн охь ундраг гэлтэй. За манай ээж бол ер нь бол гайхамшигтай шүү дээ. Бид нар бүгдээрээ ярьдیں۔ За бид нар одоо 90-д хүрчээл ээжгээ байж чадах уу? 90 хүрчээл ээжгээ теннис тоглоод авраг болоод амралтаж авал теннисний авраг болоод явж чадах уу гэж бид нар бүгдээрээ ярьдаг. 40 жил ажиллаж хаад одоо эрүүл сарвал сайхан явж байна. Одоо хамгийн эрүүл сарвал явж байгаа хамгийн сайхан юу байдгүй хөхтэй зэрэг спорт байдаг. Би бүр 10 жилээс эхлээд л одоо гар бомбог, ширээний теннис, сакс энэ спортын төрлүүдэд бүр ороод гарамгаа болоод тэгээ сүүлдээ бүр улсын зэргүүдийг аваад ингээд ажиллаараа ч спортоор ч туршлагаа улс нэвтрүүлээд одоо олон сайхан шавнарынхаа ачаар би нэртэй төртэй олон сайхан шавтай сайхан амьдарч байна. Ээж маань ер нь л бүх насаараа л хүмүүсийг үлгэрлэж өөрийгөө бараг л ингээд араасаа дагуулдаг. Одоо сонгины тосгонд анхны л хатгамлын бараг дугуйлан шахуулын ажлуудад айл болгон Ороми Жулетта ойцсон, айл болгон Оросын 3 баатрыг ойцсон ингээд хатгамлын бүх эмэгтэйчүүдийг хатгамал зааж исэн. Дараа нь дээл хувцас ингээл оёхыг зааж өгөө. Тэгээд дээлэн дээрээ хүртэл ингээ хатгамал хатгаад бүх тэр тухайн үед л дэлгүүр зарагдахгүй байсан хамгийн өнгө муута дайланбиг аваад тэргээр ингээ хатгамалтаа дээл ойжсэн гэж байгаа юм. Тэгээд тийм гайхамшигтай мундаг ажилч хөдөлмөрч ээж маань тийм элдвтэй тийм юу байсан учраас бид нарыг бас үлгэрлсэн болов уу гэж боддог. Бид нар 10 жилийнхаа сургуульдаа баярлсан талархснаа илэрхийлээд физикийн кабинетийг тохижуулж өгсөн. Тэгээд манай сургууль маань бас олон жил болсон, хуучирсан байсан. Тэгээд шинэ сургууль маань нээлттэй хийсэн. Тэгээд тэрэнд нь зориулаад манай Эрдэнэ чимэгдүү маань физикийн кабинетийг иж бүрэн тохижуулж өгсөн. Тэгээд энэ кабинет маань одоо биогийн маань ирээдүйн хүүхдүүд, сурагч хүүхдүүдэд маань бас сурч боловсроход нь их тус төхөн болох болов гэж бид нар бодож байгаа. Тэгээд биогийнхаа 10 жил хайртай шүү. Туулгалдаа хайртай шүү. Сонгин тосгондоо хайртай шүү. Их газар үн Сэрээнбат сууж тэнгэр тэмүүлэн ургасан туулын тухайн авраг монос мод жилийн жил цагийн цагт сагдал цэцгэлсээр Монгол хэмээх эвийн өтгөн шугуйд аз жаргалын шуухайг үүрлүүлэн оёоргүй гүн огторгүй өд нисгэж зөөлөн салхины аясаар мөнхөд найган шуугсаар л байна. Жаргалын модны үр жимс навчнахя жаранд үрлэн дэлгэрсээр жаргалтай дэлгэр их орны минь үндэс бат хөрс шорогоор бүрхэн ургасаар байх болтугай.